Нэг сүүлийн үед энэ яг энэ их зовлон болж байгаа нь эдийн улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсвийн хөрөнгөлөлтөөр энэ ариун цэврийн байгууламжууд маш их хийгдэж байгаа. Ялангуяа боловсролын салбарт сургууль цэцэрлэгийн нэлээд их ариун цэврийн байгуулж ийсэн. Ямар ч сан хийсэн нөхөн журланг дарын устгахыг игээл дор өрнөө бүх хүмүүс зүтгэжээ. Тэгээд энэ ашиглалтын асуудал хэцүү боллоо. Одоо суманд ингээд цэвэр жижиг оврын цэвэрлэх байгууламж, усны их хөөсрөөдийг шийдээд ингээд шийддэг. Одоо цаашдаа ашиглаж авах асуудал нь хэцүүлсэн байна. Өнөөдөр одоо унаа машинтай болоё гэхээс илүү одоо хүүхдийгээ багшигаа одоо цэвэр ариун орчинд байлгах, тэр ариун цэврийн байгууламжийг сахиулах, энэ цаашдаа эргүүлээд эрүүл мэндийн асуудал болж байгаа учраас энэ ариун цэврийн байгууламж дээр ер нь орон нутаг ирэн яаж авах талаар нэг бодлогыг одоо бид нар боловсруулж энэ ашиглалт үүсгэхний тал дээр сум орон нутг нь тэр тусаа одоо энэ усангамж ариун татвараар орон нутгийн нэмэлтүүлж байгаа компани аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулах. За сургууль одоо нэмэлтээ авчиж байгаа. Сургууль одоо цэцэрлэг нь одоо сантехникч одоо сэдвэсээр энэ орон тоог бий болгож ажиллахгүй бол нилээдгүй одоо хөрөнгө хийсэн ариун цэврийн байгууламж ихнээсээ хаалга барьж эхэллээ. Бид бүгд одоо бас бүх сум дээр ингээ багц олгоод сүүлийн бараг 6-7 жилийн ариун цэврийн байгууламж асуудал яригдаад байдаг. Тэгэхээр энэ дээр ингэж анхаарч ажиллах шаардлагатай байна. Ер нь эх оны төсөөд энэ болдог бол энэ сургууль цэцэрлэг дээр энэ усангамж ариутгах татварын чиглэлээр мэргэжилтүүдийг нэмж оруулах юм шаардлагатай байна гэж үзэж байна.